4700 км² нутаг дэвсгэрт 1,324,000 хүн ам засаг захиргааны 9 нүрэг тариалагддаг Монгол улсын нийслэл Улаанбаатар хот. Бом бужигнаж төм төжиглсэн их хотын хэв журам, иргэдийн аюулгүй байдлыг Улаанбаатар хотын цагдаагийн газарт өргөсөн дангарахта төмөр мэт үнэнчээр ажиллаж буй мянган эгэл жирийн цагдаагийн аль паагчид ханган ажилдаг. Том тодорхойлсон. Хоёулаа сайн ярилцъя. Төрөл хатан байхгүй гэсэн шиг дээ. Эргийн газрыг хамгаалалт авсныг хэлсэн. Улаанбаатар хотын цагдаагийн газар. Хүн төрөлхтний түүхийн хуудснаа дэлхийн ихэнх хот улсуудад цагдаатай төслийн үүргийг үүсгэдэг бие даасан байгууллагуудыг байгуулж байсан гэдэг. Хамгийн анх эртний грект нийслэл хотоо полиси гэж нэрлэснээс үүдэн цагдаа хэмээх нэршил нь нийтийн хэв журмыг сахиулах төрийн илэрхийлэл бодлоо өргөжин тэлж өнөөдрийн та бидний дунд энхийн манан зогсох эгэл цагийн бааtruуд болсон юм. Монголын цагдаагийн байгууллага, дэлхийн цагдаагийн байгууллагын тэр үйл ажиллагаанаас нэг гоцроод алсраад холдоод явдаг тийм харагддаггүй. Жишээлбэл одоо нас орсон хүний шалтгаан нөхцөлийг одоо тогтоодог шархаж гэдэг хүн одоо ажиллаж байсан баримт байдаг. Тэр шархаж гэдэг хүн нас орсон хүний үхлийн шалтгааныг, нас орсон байдлыг, нас хүйсийг тодорхойлж засаг ноёнд мэдүүлж байсан их сурвалжууд байдаг. 1737 онд Оросын хэлээр орж ирээд манай Монголын тэр нарын малыг аваад явсан тичнээн хулгайчийн тэдэн ширхэг мөрийг хил одоо тэргээр давуулж ороод харуул занг тэрэнд хүлээлгэж өгөө гэд 5 удаа тэмөр хүлээлгэж өгсөн баримт мөн Орос Монголоор биччихсэн. Энэ өнцгөөс наваад үзэх юм бол дэлхийн цагдаагийн хөгжлөөс тухайн үедээ хоцорч байсангүй. За криминалистикийн хувьд тэр хүн судлалын хэмжил зүүн хувьд бол харин ч 1850 он гэхэд тэрнийг ашигладаг байсан байна, хэрэгэлдэг байсан байна гэж. Арван дугаар зуун үндэсний эрх чөлөөний хувьсгалын ачаар манжин дарлаас өрх тусгаарлаж богд хаант Монгол улсыг тунхаглан зарласан ч нийслэл их хүрээн хягт Бээжин гэсэн томоохон худалдааны бүс их замын дунд байрладаг их хөлийн газар хэвээр байлаа. Хүн амын нягтршил хот сууринг мараадах ард олны их нүүдэл зэрэгтэй зэрэгцэн элдв хэрэг зөрчил ихээр гарах боллоо. Энэ бүхэнд шин тутам байгуулагдсан улс орны хувьд эмхлэн цэгцлэх дэг ёсыг сахиулах ажлууд арараасаа ундран гарч байлаа. Ийм ч учраас орчин үеийн цагдаагийн байгууллагын үндэс болсон 15-ны цагдаа нь тухайн үеийн хэрэг зөрчилтэй тэмцэх үйл ажиллагааг нэн яралтай явуулах шаардлагатай тулгарсан юм. Монголчууд 1911 онд манжин дарлалыг түлхэж унгаад тусгаар улсаа байгуулсны дараа 12 оны 2 дугаар сард богд хааны зорилго гарч нийслэл хүрээ гэдэг нийслэл хот байгуулснаа зарлана болсон. Тэгээ үүнтэй холбогдуулаад олон засаг захиргааны шинтгэл хийсний дотор нийслэл хүрээний орчмын одоо 15 одоо мод газрыг хэмжиж хүн ардын аюулгүй байдлыг хангах, амгалан байдлыг тогтоох ийм зорилготой 15-ны цагдаа бий болгосон даа. Одоо нийслэлийн цагдааууд өөрийн гэсэн одоо ийм дүрмтэй, буу зэвсэгтэй, дүрм тувцтай, морд цагдаа, явган цагдаа гэсэн одоо ийм төрөлтэй дотроо нийслэлийн дотор явах замын хөдөлгөөнийг одоо эвдээ журамтай байлгах, жишээлбэл морин тэргээр зам хааж болохгүй гэдэг тухай одоо зааж өгсөн байж байдаг. Монголчууд түүхийн хувьд хүнд хэцүү ээдрэтэ цаг үеийг туулсаар 1924 оны 11-р сарын 26-ны өдөр анх дугаар үндсэн хуулиа баталж бүгд найрамд Монгол ард улсыг зардан тунхаглаж ард түмний эрх ашигыг хамгаалагч ардын төрийн цагдаагийн байгууллагын тулгын галыг асааж цэргийн яамны мэдэлд байсан цагдсан сэргийлэх газрыг дотоод явдлын яамны харьяанд шилжүүллээ. Ийхүү улсын баг хурлын тэргүүлэгчдийн 1926 оны
5 дугаар сарын 14-ний өдрийн 9 дугаар тогтоолоор Улаанбаатар хотын захиргааны харьяалалдор нийслэлийн цагдаа сэргийлэх газрыг байгуулах шийдвэр гарснаар нийслэлийн цагдаагийн байгууллагын түүхэн замнал эхэлсэн билээ. Ер нь монголчууд бол хамгийн хүнд гэмт хэрэгэл хулгай хийл гэж үзчихсэн төгтөө ард юм шүү дээ. Хүн амны хэрэг бол ер Монголд ордог байсан. Төвлөрсөн хот суурин бий болоод хүн ам олшроод тэгээ нийгмийн харилцаа өөрчлөгдөөд ингээд эрэхтэй зэрэг ус гэмт хэргийн гаралт тэний өнгө бүрэлдэхүүн нь бас өөр болоод ирсэн төгөөр. 1944 онд Маршал Чаусингийн тушаалаар эрж нохойн алба, гарын хэ, гэрэл зургийн лабораторийг нэгтгэсэн шинжлэн магадлах техникийн 4-р тасгийг 1-р сарын 15-нд байгуулж гэмт хэрэгтэд тэмцэх урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд техник шинжлэх ухааны аргыг өргөн хэрэглэж тухайн үеийн зөвлөлт социалист бүгд найрамдах холбоот Орос улсад олон мэргэжилтнүүдийг туршлага судлуулж онлын мэдлэгийн дээшлүүлэхээр илгээж байлаа. Олонний оргисны 6 дугаар буюу 1916 оны 2 дугаар сард Монгол улсын 5 яамны сайд нөлж Богд хаанд нийслэл хүрээний цагдаа зэрэг халамны газар байгуулах хэмээсний Богд хаан зөвшөөрч түүний анхны даргаар нь үн цэмбэл жимөдөр шиг дүн томилгдсон байдаг. Энэ хүн бол 1916 оны 2 дугаар сараас 1920 оны ихэнх хүртэл Улаанбаатар хотын цагдаагийн газрын анхны даргаар ажиллаж байсан юм а. За 1921-оос 1932 оны хооронд Улаанбаатар хотын цагдаа зэрэг газрын даргаар Лаврын Дэмрэл, Ганжуурын Бүрсэд, Базрын Бунцаг, Батгэрлийн Сүнгэ, Лувсан Яндын, Цэрэн доржийн Дашторж, Гончгийн Бунцэнд жигжит зэрэг дарга нар удирдах байсан. За эдгээр дарга нар маань бол тухайн үедээ шилэгдсэн, сонгогдсон, гадны улс оронд боловсрсон мундаг сэхэтэн арт гаралтай хүмүүс байсан. Түүхэн хугацааны явцад Монголын цагдаагийн байгууллагын боловсон хүчний чадвар дээшиж ирсний зэрэгцээ техник хэрэгслийн байдалч олон улсын жишгийг даган шинжлэгдэж ирлээ. Тухайлбал 1915 онд Богд хаанд төрийн засгийн газар Америк, Герман, Хятад 3 улсын пүүстэй Монголд авто тээврийг хөгжүүлэх тухай гэрээ байгуулж машин оруулж ирсэн байдаг. 1920 онд нийслэл хүрээнд мөргөлдсөн 2 машины нэг нь Богд хааных, нөгөөх нь Цэцэг шагдар гэгчийн машин байсан нь Монгол улсын анхны автомашины осол хэмээн түүхэн тэмдэглэгдэж үлдсэн байдаг. Нийгмийн захиалга шаардлагын дагуу машин техник ихсэх болсноор хүмүүс дайруулж бэртэж гэмтэх, цаашлаад амь насаа алдсан хэд хэдэн тохиолдол гарсан учраас үүнийг зохицуулах хуулийг боловсруулж 1925 онд замын хөдөлгөөний анхны дүрм батлагдсан юм. Улмаар 1936 онд уурын тэрэгний хэргийг байцаах хэлтс нэртэйгээр замын цагдаагийн газар үүсэн байгуулагдсан түүхтэй. Улаанбаатар хотын цагдаагийн байгууллагын үе үед бол олон сайхан дарга нар удирдах үйл ажиллагаа явуулж байсан. Үүний дотор бол социализмын үед бол Санжи 99 орлоо гэж Монголын ард түмэнд танигдсан ийм сайхан дарга байсан. Зах зээлийн үе эхэлснээс хойш Монголын ард түмний сайн мэдэх эрүүгийн цагдаагийн нэртэй ажилтан Синдэвшин Жаминсэнгийн шорондоо бол одоо нийслэлийн цагдаагийн түүхэнд нэр нь мөнгөрсөн. Үүнээс гадна бол одоо Нэрэн ойргийн Маналжав, Үлзэгтийн Шулуун, Аравдангийн Гүнсэн, Сэдвийн Батанжав, Дулмын Адя, Бэрсжин Лачин, Санжи 99 орлоо, Овсрын Отгон Жаргал, Агч улсарын Цэрэн Эдмэд, Давуу Самбуугийн Сэдэн Судлам, Жамбалын Орос гэрэл, Синдэвшин Жаминсэнгэ гэх мэт одоо ийм нэр хүндтэй дарга нар ажиллаж байсан юм а. Манай яамнаас өрсөн гадаадын том сайд нар заавал хотын цагдаагаар оруулдаг байсан. Ардчилсан Герман 20 барт дүүрэг өгсөн. Тэрнээс гадна одоо бүх одоо үүрэн телефон 2 дугаар танай цагдаа нар хороондоо явдаг юм байна. Ундаг дугуйтай яваад 100 ширхэг ундагдаг уусан Герман. Тэгэхэд Оросын дотоод яамны сайд юу гэсэн гэхээр 5 гац 24 одоо эргүүлийн ажилдаа хэрэглэгээ. 25 3 дугуйтай мотоцикл
арааж үүстэн зөндөө бүгсэн. Тэр чинь манай өнөө хотын дотор нийгмийн хэвжүүрэн цахиулах, гэмт хэрэг гарсан газар шуурхаа орж очиж үйлчлэх энэ ажилтнууд их том тус дэм болж ирсэн. 1990 оны цагаан морин жилийн хувьсгал Монгол улсад өөрчлөлт, шинжилэлт, ардчлалын төлөө үйл хэрэг эрчимжиж, нийгмийн өөрчлөлт, тэр дундаа хонхны дугаар энэ үеийн бүхий л үйл явдлыг хамгийн сайн илэрхийлж бас төлөөлдөг болсон билээ. Урд өмнө болж байгаагүй олон нийтийг хамарсан жагсаал, цуглаан, ардчлал, шилжих шилжилтийн үйл явц, эсэргүүцлийн хөдөлгөөний үед цагдаагийн байгууллагад хэрхэн яаж ажиллах тухай эрх зүйн зохицуулалт байсангүй. Ийм ч учраас цагдаагийн байгууллага өөрсдийн дотоод итгэл үнэмшил, хүн чанар, саруул ухааны хүчээр тэдгээр хүнд хэцүү үед ард иргэдийн төлөө зогцсон ажиллах их ухаан шаардсан басхүү үүрэгт ажиллаа нэр төртөөр биелүүлэх өргөсөн дангарагта үнэнч байх хүндтэй үүрэг ноогдсон. 90 оны үе гэдэг бол маш их зэгтэй үе. Улс орны хөгжилт. Тогтолцоо өөрчлөгдсөн гэсэн үг. Нийгмийн тогтолцоо өөрчлөгдөж нэг нийгэм нөгөө нийгмээр солигдож байсан энэ үе. Нөгөө талаар энэ үед чинь одоо жагсаал, цуглаан, өлсгөлөн, өргөх бичиг гэх мэтийн одоо ийм хөдөлгөөн маш их байсан. Улаанбаатар хотын цагдаагийн бие бүрэлдэхүүн хариуцлагатай сайн ажиллаж байсны үр дүнд ард часан хувьсгалыг нэг ч хүний хамраа цус гаргаагүй, нэг ч сон хаглаагүй хийцэн гэж ингэж үздэг. Энэ бол манай хамт олонны одоо хичээнгүй зүтгэл бүтээлтэй шууд холбоотой гэж би одоо бодож бас бахархаж байдаг хамт олноороо. Монгол орнд өрнөсөн ардчлалын үйл явдлын шууд нөлөөгөөр цагдаагийн байгууллага бие бүрэлдэхүүн нь улс төр намын харьяалалгүй бие даасан байгууллага болон хөгжих хөрс суурь нь тавигдсан. 1993 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Монгол улсын цагдаагийн байгууллагын тухай хууль баттагдж цагдаагийн байгууллагын бүтцийг засгийн газраас баталж өглөө. Гэвч энэ үед жагсаал, цуглаан, суул дүргэлжилсэн ардчлалын эхэн үеийн сорил бэрхшээлүүдээр дүүрэн хүндхэн онжилууд байлаа. Үндсэн хуульд засгийн газар нь үндсэн хууль бусад хуулийн биелэлтийг улс даяар зохион байгуулж хангах, хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, нийгмийн хэв журмыг бэхжүүлэх, гэмт хэрэгтэд тэмцэх арга хэмжээ авч хэрэгжүүлэх үүрэгтэй гэж хуульчлан зааж өгснөөрөө түүний далайц ажлын явц эрсөөр болж сар хүрээж өргөжин тэлж эхэлсэн. Нөгөө талдаа Улаанбаатар хотод хөдөө орон нутгаас шилжин ирс сууршигчид олширч хүн амын тоо эрс нэмэгдсэн бөгөөд үүнийг даган эрүүгийн нөхцөл байдал хүндэрч эхэллээ. Энэ бүхэнд Монголын цагдаа өргөсөн тангарагтаа үнэнчээр хандаж үүрэгт албандаа хариуцлагатай ажиллаж ирсэн. Одоо гэж онцгой байдал гэдэг юм уу тус тусдаа олон албад байгуулагддаг байсан учраас цагдаадаг бүх ачаалагддаг байсан. Хонд ойрын төмөрх цагдаа явдаг. Онгоцны ослол цагдаа явдаг. Гэхдээ жигсаал цуглаан цагдаа, ностой хэрэг цагдаагүй юм байгаагүй. Манай цагдаагийн аль багш нар бүр эргүүлийн цагдаа хорооны хэсгийн байсагч сахуулаад хотын цагдаагийн дарга хүртэл. Тэгээ манай зүгээр аппаратын аль багш нар хүртэл бүгдээрээ бид нар өндөр ачаалттай өдөр шөнөгүй ажилладаг байсан. Энэ өрөөндөө нэг 7 хоног хонцхон тэр энэ их байсан шүү дээ. Цагдаагийн албач юм бол өндөр цалин өсөрч биш. Их өндөр ажиллал өндөр шалгаарч биш. Ирчүүд залуучууд, ерөн залуучууд урмаар хийдэг ажил. Хүний амийг орцсон гэдгийг юм ностой эргийлэр үлдсэн. Тодорхой үр дүн төрсөндөө урамшиж ингэж ажиллаж байсан юм байлаа одоо бодоход. Нийслэлийн цагдаагийн үе үеийн бие бүрэлдэхүүн хотын бүхэл хүнд хэцүү асуудалд гар бие оролцсон нуруун дээр үүсээр ирсэн юм. Төрийн төлөөлөл болж хүн бүхний өмнө үйл ажиллагаа нь ил явагддаг Улаанбаатар хотын цагдаагийн үүрэг орол өнөөдөрч үн цэнтэй чухал ач холбогдолтой хэвээр байна. Энэ хамт олонны зүтгэгтэр бол томоохон одоо хэмжээний ажлыг нуугуулж нийслэлчүүдийн амар амгалан байдлыг хангах энэ үйл хэрэг бол гайгүй төвшөнд явж байна гэж би ойлгодог. Энэ өдөр тутмын гарч байгаа гэмтрийг газар дээр нь одоо гэмтрийг халуун мороор нь илрүүлэх, дайжлан баривчлах янз янзын үйл ажиллагаанд бол цагдаагийн эр зориг, баатарлаг үйлс бол байдаг. Хэдийгээр багийн хамт олонны хүчээр хийдэг ч гэсэн тэр хотгомс хүнд нөхцөлд ажиллаж байгаа цагдаа бол тэр үйлс нь баатарлаг үйлс юм байна. Улаанбаатар хот өдрөөс өдөрт өргөжин тэлсээр байсан боловч оршин суугчид тархай бутархай хол зайтай байлаа.
дүүрэг бүр цагдаагийн цөөн хэдэн хилдэс тасгуутайгаар үйл ажиллагаагаа явуулж ирсний дээр техник хэрэгсэл харилцаа холбооны хувьд ч сайтар хөгжөөгүй дутмаг байсан нь иргэдэд хүрч үйлчлэх боломжийг тодорхой хэмжээнд хязгаарлаж байлаа. Ийм ч учраас тухайн үеийн нийслэлийн цагдаагийн даргын сан санаачлагаар хөдөлгөөн тэргүүлийг байгуулсан нь гэмтэргийн гаралтыг багасгахад ихээхэн хувь нэмрээ оруулсныг дурдахгүй өнгөрч болохгүй. Нийслэл Улаанбаатар хотын засаг даргын зөвлөл хурлын хурд иргэдийн хурлд асуудал оруулаад Улаанбаатар хотын цагдаагийн газрын хөдөлгөөн тэргүүлийн үйл ажиллагааны асуудлыг бид нар тавьсан. Ингээд Улаанбаатар хотыг бид нар яг энэ Google-ийн газрын зурагтаар ирдэг Улаанбаатар хотын эргүүлийн байршлыг тооцоолж бид нар үндсэндээ 50 гаруй машинтай байхаар нэг машин дээр бол үндсэндээ яг хөдөлгөөний хуульд нийцүүлэл 8 хүн ажиллахаар яг улс орны эдийн засаг төсвийн хэсэг заалтан зохицуулж ажиллахаар бол нэг машин дээр 6 хүн ажиллахаар энэ төсөв тооцоо асуудлаа бид нар хангаж нийслэл Улаанбаатар хотын иргэдийн төлөвчдийн хурлд хэлцэж байсан. Ийхүү 2008 оны 1-р сарын 18-ны өдрийн 27 дугаар тушаалаар нийслэлийн хөдөлгөөн тэргүүлийн газар байгуулагдсан. 2008 оны 2-р сарын 6-ны өдрөөс нийслэлийн 4 бүс 50 хэсэгт хөдөлгөөн тэргүүлийн үүргийг гүйцэтгэж эхэлсэн түүхтэй. Иргэд хэрэг зөрчлийн талаарх дуудлага өгснөөс хойш 30-аас 40 минутын дараа очдог байсан асуудал шийдэгдэж хөдөлгөөн тэргүүлийн машинууд ердөө 3-аас 5 минутын хооронд очдог болсон нь томоохон ахис болсон төдийгүй гэмтэргийн гаралтыг бууруулж урьдчилан сэргийлэх, иргэдийг аюулгүй орчинд амьдруулах нөхцөл боломжийг бүрдүүлж өгсөн томоохон дэвшилтэд санал санаачлаг болж чаджээ. За нийслэлийн цагдаагийн газарт хөдөлгөөн тэргүүл байгуулсан яхаарахгүй цаг үе олсон ийм шинжиллийн асуудал байгаа юм. За хөдөлгөөн тэргүүл гэдэг маань иргэдэд тэр цагдаагийн үйлчилгээг цаг тухайд шуурхай хүргэх ийм зорилготой. Гэмт хэргийг шуурхай илрүүлэх, таслан зогсоо, урьдчилан сэргийлэх энэ чухал ажлыг энэ хөдөлгөөн тэргүүлийн аль багчид хөдөлгөөн тэргүүлүүд маань хийж гүйцэтгэдэг юм байна. 2008 оны 7 дугаар сарын 1 улсын их хурлын ээлжид сонгуулийн дүнг эсэргүүцсэн иргэдийн эмх замбраагүй байдал үүсч цагдаагийн нийт бие бүрэлдэхүүнд хүндхэн сорилт тулгарсан юм. Эдгээр өдрүүдэд цагдаагийн нийт бие бүрэлдэхүүн аль паагчид өндөржүүлсэн бэлэн байдал шилжиж Улаанбаатар хот онц байдлын хэмжээнд очлоо. Хоногт 680-аас 1208 аль паагчийн гүйцэтгэх үүрэг ажиллах чиглэлийг тодотгон өдөр, орой, шөнийн эргүүлийг нийслэлийн хэмжээнд хүч нэмэгдүүлэн зохион байгуулж мэргэжлийн удирдлагаар ханган ажилласан юм. Ард иргэдийнхэн амгалан тайвны манаанд өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэсэн өдрүүд байлаа. За яг энэ үед нь Монголын цагдаагийн байгууллага томилогдсон даргагүй байсан. За цагдаагийн байгууллага аль паагчид ийм тусгай хэрэгсэл ийм хөрөлцөө хангамж тунж доогуур 20 цагдаа дундаа нэг бамбай касктай байсан. Эндээс харамсалтай үр дагавар магрууд их олон гарсан юм л да. Хамгийн харамсалтай нь эрдэнэт хүмүүсийн амь эрсдсэн монголчууд өмж божигнож биенийхээ амнасыг хохирох юм нөхцөл болцоог бий болгосон юм харамсалтай үйл явдлаас намайг нийслэлийн цагдаагийн газрын даргаар ажиллаж байгаа үед тохиолдсон юм байна. Тухайн үед цагдаагийн байгууллага түргэн шуурхай эрчимтэй ажилласны үр дүнд олон нийтийг хамарсан үеиймэнийг далимдуулан танхаарсан, хулгай дээрэм хийсэн, ностой зөрчил гаргасан хүмүүсийг шуурхай илрүүлж чадсан юм. Үүний зэрэгцээ цагдаагийн байгууллагыг бодлогын хэмжээнд хөгжүүлэх, томоохон алхмууд хийж эхлэх зайлшгүй шаардлагатай байгааг харуулсан үйл явц шалгууртай нүүр тулсан гэхэд болно. Тухайн үед ажиллаж байсан цагдаагийн ерөнхий газрын болон Улаанбаатар хотын удирдлагууд, нийслэлийн удирдлагууд их анхаарч орон тайван нэмж төсөв зохион байгуулалтын тал дээр бас нэлээд арга хэмжээнүүдийг авч ирсэн. Ажил гүйцэтгэх тусгай хэрэгслээс ахуулаад цагдаад дутагдaltaй юмнууд бол байсан. Мөн энэ нөхөн хангалтыг хийхэд манай тухайн үеийн удирдлагууд бол их анхаарч ирсэн. За иргэд олон нийт аж ахуй нэгж байгууллагуудаа бас их дэмжиж тусалж ирсэн.
тухайн үед одоо юу бид төлөвлөж ирсэн гэхээр нийслэлийн энэ 9 дүүрэгт байгаа цагдаа задлах хэрэгтэй юм байна. Одоо нэг дүүрэгт гээд дүүргийн цагдаа гээд байгаа. Тэгээд тэндээс бүх ажлыг хийдэг гэсэн болоод гудамжуудад навьж тавих хэрэгтэй юм байна. Энийг бол сүүлд 12 нас хойш цагдаагийн нөхцөл сайн хийх шиг боллоо. Одоо жишээлбэл Баян зүрхийн цагдаа гэх чинь 3 хөлт салаад тэгээд шүү нэг чинь олон боллоо. Цагдаа бол бас тэр хороодууд дээр хэсгүүд дээр бас иргэдийн сан хүсэлтийг авдаг. Дээр нь бас тайлангаа тавьдаг. Тэрийг илүү ойртуулсан. Ийм арга хэмжээнд бас биш хийцээ нийслэлийн хэмжээ. Тэгэхээр энэний хүчин гэдэг юм энэ арга хэмжээний хүчин бас цагдаа иргэдийн холбоо бол нэлээд тийм ойрт нэгтэж батчиж энэ хүрээндээ бол одоо Монгол төрийн бас хуулийг биелүүлэх энэ үйл ажиллагааг үүсгэж байгаа төрийн цагдаа бас эрдэж ард иргэдэс маань одоо үнэлэх дээр нь төрийн цагдаад хандах чиг хандлага маань илүү сайжирч байгаа гэж би бодож байна. Улаанбаатар хот өргөжин тэлж хүн амын нягтршил ихсхийн хэрээр цагдаагийн байгууллагын ажил үйлчилгээний хүртээмжийн асуудал нэн тулгамдах боллоо. Ялангуяа нийслэлийн зарим хороодын иргэдэд цагдаагийн ажил үйлчилгээг авахд хүндрэлтэй асуудлууд анаараасаа урган гарах болсноор шинээр хилдэс байгуулах зайлшгүй хэрэгцээ тулгарсан юм. Ийм ч учраас цагдаагийн ерөнхий газрын даргын 699-р тушаал гарч тухайн үеийн хотын цагдаагийн даргад үүрэг өглөө. Улаанбаатар хотын цагаан Батуулдар иргэдийн авландар Батуулдар нар танилцуулсан. Тэгсэн чинь тэд нар бол их шуурхай дэмжиж энэ саналыг их зөв санал наач чинь бидний одоо энэ амгалан тайван орчин дэрэгтэй амьдруулах хамгийн гол чухал нь үзүүлэх цагдаагийн байгууллагын ажил үйлчлэг байх хэрэгтэй. Энийг шийд бид нар хөрөнгө хүчтэй шийдэж та зураг төсөв өнөөдөр гаргаж ирэх. Шийдвэр гараад байсаа бүх юм шийдэгдсэн. Их сайхан дэмжсэн. Цагдаагийн байгууллагын ажлын ачаалал, хүн хүчний тэнцвэржүүлэлт, хилдэс засгуудын хуваарлалтыг шинээр хийж, дүүргүүдийн цагдаагийн хилцийг 1-2 дугаар хилдэс болгон бүтэц зохион байгуулалтын томоохон өөрчлөлт хийлээ. Улмаар, Баянгол, Баянзүрх, Сонгон хайрхан, Сүхбаатар, Хан уул, Чингэлтэй дүүргдэх цагдаагийн хилцийн шинэ байрыг барьж ашиглалтанд оруулсан ба эргүүлийн 75, Жижүүрийн 24 автомашинаар парк шинжилтийг хийжээ. Мөн цагдаагийн ерөнхий газрын даргын 700 дугаар тушаалаар хөдөлгөөнт эргүүлийн чиг үүргийг дүүргүүдийн цагдаагийн хилцийн мэдлэл шилжүүлэн үйл ажиллагааг нь өргөжүүлсэн байна. 2014 онд Сонгон хайрхан Баянзүрх дүүрэгт цагдаагийн 3 дугаар хилцүүдийг нэмж байгуулсан бөгөөд тус ондоо нийслэлийн цагдаагийн газар гэх нэршлиг Улаанбаатар хотын цагдаагийн газар болгон өөрчилж бүтэц зохион байгуулалтыг шинжилэн баталсан. Ийхүү өнөөдрийн хүртэл өргөсөн тангарагтаа үнэнч байсан цагдаагийн ажил алба амар хялбар байгаагүй ч эх орныхон төлөө зүрх сэтгэлтэй олон арван дайчин эрс амь амьдралаа зориулж ирсэн Улаанбаатар хотын цагдаагийн газар 90 жилийн ойтойгоо золгож байна. Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотын 9 дүүрэгт 17 цагдаагийн хилдэс засагт нийт 3500 орчим цагдаагийн алба хаагч үүрэг гүйцэтгэж байна. Улаанбаатар хотын цагдаагийн газар нь иргэдтэйгээ ойр байх хүрч үйлчлэх бодлогыг баримтлан ажилладаг. Энэ хэмжээгээр цагдаагийн алба хаагчдын ажил үргээ гүйцэтгэх нөхцөл боломж ахуй хангамжийг анхаарсан томоохон алхмуудыг шатраатай авч хэрэгжүүлсээр байна. Бид цагдаагийн алба хаагчдын ажиллах нөхцөлийг эргэцүүн болон эдийн засгийн хоёр нөхцөл байдлаар хангахыг эргүүлж цагдаагийн албаны хөгжлийн хөтөлбөр гэдэг юм бодлож ажиллаж байгаа. Энэ нь үндсэндээ бол ажил үргээ гүйцэтгэж байгаа цагдаагийн албан хаагч нь эрх зүйд хамгаалагдсан, ажил үргээ гүйцэтгэх эрүүл мэндийн хувьд хамгаалагдсан, ажил хийх нөхцөлийн бүрдүүс ахаа хэмжээнд дээшлүүлэх гэдэг нь зарчмын төр өөрчлөх ёстой гэж бид нар харж байгаа. За эдийн засгийн хувьд бид нар цагдаагийн албан хаагчд нь бол төрийн албан хаагч, тусгай албан хаагчдын ажиллах зэрэглэлийн хүрээнд нь тодорхой төвшөнд ахаа хэмжээнд дээшлүүлж ажиллаж байна. Одоо энэ маань нэгдүгээрт бол эдийн засгийн хувьд цалин хангамжийн асуудал, хоёрдугаарт энэ агсамж нэг бүрийн хамгаалах хэрэгслийн асуудал, гуравдугаарт албан хаагчдын
хөдөлмөрийн хамгааллын буюу хувцас хэрэг техник хэрэгслийн асуудлыг бид зөвхөн төвшин шийдэж ажиллаж байна. Өнөөдөр манай улсын нэг цагдаад 978 хүн ноогддог гэсэн статистик судалгаа бий. Нэгдсэн улсын байгууллагаас нэг цагдаагийн алба хаагчид 400 иргэн ноогдож байвал тэр бүс нутагт иргэдийн аюулгүй байдал зохих төвшөнд хангагдана гэж үздэг. Дэлхийн өөр бусад орнуудын жишгтэй харьцуулахад манай цагдаагийн алба хаагч 2.5 дахин их ачаалттай ажиллаж байгаа юм. Иймээс энэ ажлыг хөнгөвчилж нэг цагдаад ноогдох ачааллыг бууруулах зорилгоор нийслэлийн хэмжээнд 200 гаруй иргэдийг олон нийтийн цагдаагаар авч сар бүр урамшуулал болгон улсын хэмжээнд жишг болох зорилт тавин ажиллаж байна. Мөн цагдаагийн албаны тухай хууль зааснаар нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурдын дэргэдэх иргэний зөвлөлтөд нягт хамтран ажиллаж байгууллагын үйл ажиллагааны тайланг иргэд болон дээрх зөвлөлд танилцуулан ажиллаж байна. Гудамд явж байгаа цагдаагийн албаа хаагч иргэдэд үйлчлэгөө үзүүлэхдээ хууль дээдлэх зарчмыг баримтлахгүй, ёс зүйн хэм хэмжээ гаргадаг, алдаа гаргадаг албаа хаагчийг бид нар цөөхлөх зорилготой байхгүй. Иргэдийн хяналт чинь өөрөө энэ л том нэг хяналт байгаа шүү дээ. Тэгэхээр иргэний зөвлөл бол өөрөө юу гэхээр нэгт иргэдээ цагдаагийн байгууллагатай холбох гүүр болж өг, хоёрдугаар цагдаагийн байгууллагаас иргэдэд явуулж байгаа үйлчлэгийг сурталчлах, таниулах, ойлгуулах. Ийм л том ажлыг бол хийж гэнэ гэж ойлгож байна. Цагдаагийн ахмадын байгууллага нь 3000 гаруй гишүүдтэй бөгөөд энэ онд түүхт 50 жилийн ойн тохиож байгаа юм. Түүхт ойгуухтан амар тайван амьдралын төлөө хамтдаа урьяан дор цагдаагийн байгууллагын ахмадуудтай хамтарч олон ажлыг амжилттай өрнүүллээ. Тухайлбал үе үеийн ахмад гавьяаны хамралтыг эдэлж буй цагдаагийн алба хаагчдын хүчийг татан оролцуулах, тэдний идэвхийг өрнүүлэх зорилгоор хамтарсан эргүүлд нэгдсэн арга хэмжээг 2016 оны 4-р сараас эхлэн зохион байгуулж байна. Монголын цагдаагийн байгууллага бас ахмадуудаа яаж харж үздэг, залуу үеийг яаж одоо эргэж холбож өгдөг гэдэг манай ахмадууд санаа сэтгэл их өндөр үйл ажиллагаа явуулдаг. Ер нь одоо ахмад наснууд маань ямар нийгмийн хамгааллын ямар тусламж үзэж байгаа талаар бид энд бас ахмадын дуу хоолой болж ажиллах ийм зорилготой. За ингээд ахмадын байгууллагын 50 жил бусад түүхт ойнуудыг өгтөж хийсэн ажилдаа амжилт гаргаж ер нь одоо энэ баяран өгсөн ажлуудаараа тодорхой амжилт гаргана гэдэгт бас цагдаагийн байгууллагын залуу үеэсэж ахмадын хорооноосоо хүсч нийт одоо боорлуудаа баярын имжлэгээ төвшүүлж байна. 80 жилийн ойтой солгоод байгаа Улаанбаатар хотын цагдаагийн газрын замын цагдаагийн нэгжид 400 гаруй алба хаагчид замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, хөдөлгөөн зохицуулах чиг үүргийг гүйцэтгэж байна. Нийтийг хамарсан арга хэмжээний үеэр ард иргэдийн ая тухтай байдлыг хангуулахад цагдаагийн газрын бие бүрэлдэхүүн онцгойлон анхаарч ажилладаг. Алба хаагчдын ажиллах нөхцөл боломжийг хангах үүднээс сүүлийн үеийн техник технологиг үйл ажиллагаанд түлхүү нэвтрүүлж, камерын систем, бэлэн бусаар торох торгуулийн төхөөрөмжийг үйл ажиллагаанд нэвтрүүлэн ажиллаж байна. 2014 онд хууль зүйн дотоод хэргийн яамнаас гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмтэргээс урьдчилан сэргийлэхэд анхаарч Улаанбаатар хотын цагдаагийн газарт гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмтэргээс урьдчилан сэргийлэх хэлтэс хамгаалалт шаардлагатай иргэдэд нийгмийн тусламжийг үзүүлэх зорилгоор төр хамгаалах байр байгуулсан. Төр хамгаалах байр нь гэр бүлийн хүчирхийлэлд өртөж хохирсон иргэдийг хамгаалтанд авах, анхан шатны тусламж үйлчлэгийг тасралтгүй хүргэх, сэтгэл зүйн зөвлөгөө өгч ажилладаг. Тус төвд 23 цагдаагийн алба хаагч ээлжээр үүрэг гүйцэтгэдэг бөгөөд байгуулагдсанаас хойш 1000 гаруй иргэдэд тусламж үзүүлээд байна. Төр хамгаалах байранд болон зарим дүүргүүдийн цагдаагийн хэлтэст уулзалт, байцаалтын өрөөг хувь хүний аюулгүй байдлыг хангах, хууль ёсны эрхийг хамгаалах зорилгоор тусгайлан байгуулж ажиллаж байна. Цагдаагийн байгууллагын үйлчлэгийг иргэдэд илүү ойр хүргэх зорилгоор олон ажлуудыг санаачлан хэрэгжүүлж байна. Тухайлбал хууль зүйн дотоод хэргийн яамны санхүүжилтээр Сонгон хайрхан дүүргийн 29-р хороо, Драгон төв, Сүхбаатар дүүргийн 4-р хороо, 45-р сургуулийн зүүн урд тал, Баянзүрх дүүргийн 8-р хорооны нутаг дэвсгэр, зүүн бүсийн автовокзал орчимд иргэдэд үйлчлэх төвүүдийг байгуулсан. Мөн гэмт хэрэг зөрчил үйлдэгдэж болзошгүй анхаарал татсан газруудад явуулын постыг ажилуулдаг. Улаанбаатар хотын цагдаагийн газар хүүхдийн эрхийг хамгаалах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор 2013 оноос нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөлтөд хамтран сургуулийн эргүүл буюу School Police хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж байна. Өнгөрсөн хугацаанд 97000 гаруй эцэг эхчүүд хүүхдийнхээ сургуулийн ойр орчимд эргүүлд гарч ажиллан 1000 гаруй хэрэг зөрчлийг тассан зогсоож чадсан тоон үзүүлэлт бий.
2015-аас 2016 оны хичээлийн жилд сургуулийн орчинд үйлдэгдсэн гэмт хэрэг өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад 16.3%-аар буурсан гэдэг статистик үзүүлэлт гарсан юм. Ухаалаг төрийн зарчмыг үйл ажиллагаанд нэвтрүүлэх, иргэд байгууллагаас ирсэн гэмт хэрэг зөрчлийн тухай мэдээллийг бүртгэн шуурхай шалгаж, шийдвэрлэлтэд удирдлагаас тавих хяналтыг сайжруулах зорилго тавин ажилладаг. Энэ үүднээс Улаанбаатар хотын цагдаагийн газрын даргын тушаалаар дүүрэгдэх цагдаагийн 2 дугаар хэлтсүүдэд иргэдийг хүлээн авах хүлээлгийн танхимд мэдрэгчтэй дэлгэц байршуулж ухаалаг цагдаа буюу Smart Police сахин мөрөгдөл гомдлын нэгдсэн программыг ашиглаж эхэлснийг цагдаагийн ерөнхий газраас дэмжиж улсын хэмжээнд хэрэгжүүлэхээр болсон юм. Мөн гомдол мэдээллийн бүртгэлийн дугаарыг иргэдийн гар утсанд мессеж хэлбэрээр хүргэх SMS MT үйлчилгээг нэвтрүүлж UB Police 131 102 тусгай дугаар ашиглан иргэдийн гомдол мэдээллийг хүлээн авч 2015 онд л гэхэд 78,000 гаруй мессежийг илгээжээ. Мөн нийгмийн цахим сүлжээ ашиглан иргэдээс гэмт хэрэг зөрчлийн талаарх мэдээлэл хүлээн авах, мөн хянах боломжийг бий болгохоор Police аппликейшнийг шинжилэн үйл ажиллагаанд нэвтрүүлэн ашиглаж байна. Хөдөлгөөн тэргүүлийн 68 чиглэлд ажиллаж буй автомашинд хяналтын камер, байршил тогтоогч буюу GPS төхөөрөмжийг ашигладаг. Сүүлийн үед явган эргүүлийн үүрэг гүйцэтгэж буй албаагчдын аюулгүй байдлыг хангах, ажлын бүтээмжийг дээшлүүлэх зорилгоор GPS хяналтын төхөөрөмжийг үйл ажиллагаанд өргөнөөр нэвтрүүлээд байна. 13 секунд тутамд өөрийн байршлаа тодорхойлж, албаагчид халдлагад өрсөн тохиолдолд соос горим идэвхжиж, хянаж байгаа газарт дууд тохиогоор мэдэгддэг байна. Уг төхөөрөмж нь явсан маршрутын дарааллыг харах, хадгалах болон интернетээр хяналт тавьж ажиллах боломжтой зэрэг техникийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр бүрэн хангагдсан юм. Нутгийн захиргааны байгууллага болон цагдаагийн байгууллага иргэдийн хамтарч ажиллах тогтолцоог бүрдүүлэхэд хөршийн хөтөлбөр үр дүнгээ харуулж эхэллээ. Хөршийн хяналт хөтөлбөрийн хүрээнд Улаанбаатар хотын хэмжээнд сайн дураараа нэгдсэн 800 гаруй бүлгүүд өөрсдийн оршин суугаа нутаг дэвсгэр дээрээ гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах, мэдээлэл солилцох үйл ажиллагааг идэвхтэй явуулж байна. Мөн Улаанбаатар хотын цагдаагийн газар нийслэлийн онцгой байдлын газартай хамтарч дулааны удирдал гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хууль тогтоомжийг сурталч дах ажлыг зохион байгуулж ирсэн бөгөөд завьт эргүүлийн үйл ажиллагааг явуулж хэвшсэн. Нийслэлийн аялал жуулчлалын газар Монголын оюутны холбоотой хамтран оюутан цагдаа хөтөлбөрийг 3 дахь жилдээ амжилттай хэрэгжүүлж байна. Гадаад хэлний зохион мэдлэгтэй 80-аас 120 оюутантай гэрээ байгуулан ажилласнаар зуны саруудад жуулчдад хэрэгцээт мэдээллээр дэмжлэг тусалцаа үзүүлэх, гэмт хэрэг элдв халдлагаас хамгаалах, урьдчилан сэргийлэх ач холбогдолтой. Энэ ажилд 300-аад оюутан идэвхтэй оролцжээ. Нийслэл хотын хэмжээнд гэрэлтүүлэг, камер, тохиолын системд зайлшгүй холбогдох шаардлагатай гэмт хэрэг зөрчил ихээр үйлдэгддэг 820 объект 400 гаруй эмзэг цэгийн судалгааг гаргаж камержуулах ажлыг зохион байгуулсаар байна. Телекамерын хяналтыг дээшлүүлэх зорилгоор зарим дүүргүүдийн цагдаагийн хэлтэст хяналтын төв байгуулсан. Мөн 1-р эгнээгээр зорчиж буй тээврийн хэрэгслийн хөдөлгөөн, автобусын буудлын орчмыг гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор 2013 оны байдлаар 125 телекамерыг суурилуулсан ба нийслэлийн хэмжээнд одоогоор 1600-аад камерыг үйл ажиллагаанд ашигладаг. Мөн нийслэлийн зарим дүүрэгдэх цагдаагийн хэлтсүүд өөрсдийн нутаг дэвсгэрийн онцлог тохируулан нийслэг төхөөрөмжийг эргүүлийн үйл ажиллагаанд хэрэгдэж байна. Улаанбаатар хотод үйлдэгдсэн гэмт хэрэг болгон үйлдэгдсэн цаг хугацаа байршлаараа одоо GPS-ээр тэмдэглэгдэж 24 цагийн дотор одоо гэмтрийн газрын зургийн системд шилжиж очиж байгаа. Одоо олон улсын одоо сая хүнээс дээш хамтаа мега хотод хэрэгжүүлдэг гэмтрийн хяналтын цогц системийн зарим үр дүнтэй Улаанбаатараас тохирох ийм арга хэрэгслүүдийг хэрэгжүүлж туршиж ажиллаж байна. Улаанбаатар хотын цагдаагийн газар нь нийтийг хамарсан урдаг соёлын арга хэмжээ болон гадаадын төр засгийн дээд зочид төлөөлөгчдийн ажлын үеийн хамгаалалтыг амжилттай зохион байгуулсаар ирсэн. Үүний тод жишээ нь 2016 онд явагдсан улсын их хурлын болон орон нутгийн ээлжид сонгуульд мөн 53 улсын төрийн тэргүүн, өндөр дээд түвшний зочид, дагалд халбаны хүмүүс, хэвлэл мэдээллийнхэн зэрэг нийт 5,000 гаруй төлөөлөгч оролцсон АСЕМ-ийн дээд түвшний 11-р уулзалт юм а. Дэлхийн дээд хэмжээний уулзалтын аюулгүй байдлыг сахин хангах үүргийг цагдаагийн байгууллагын нийт бие бүрэлдэхүүн нэр төртөөгөөр биелүүлж, хамгаалалтын үүргийг мэргэжлийн түвшинд гүйцэтгэх чадвартай хамт олон гэдгээ харуулж чадсан юм а.
Улаанбаатар хотын хүн ам 2006 онд 213,600 буюу 27.6%-аар 2015 онд 358,300 буюу 36.2%-аар нэмэгдсээр 1990 оныхоос 2.5 дахин нэмэгдэж 1,345,500 болж тоологдсон байна. Улаанбаатар хотын хэмжээнд 1990 онд 2,884, 2000 онд 7,476 гэмтэрэг бүртгэгдэж 2015 онд гэмтэргийн гаралт 9,399-ээр нэмэгдэж 17,939 болсон бөгөөд 2006 онд зөвхөн гэмтэргийн гаралт 17.5%-аар буюу 1820-оор буурсныг эс тооцвол жил дараалан өсч цаашдаж өсөх хандлагатай байна. Нөхцөл байдал ийм байхад нийслэлчүүдийн амар амгалан сахиулж нуус дал дараагаар үйлдэгдсэн гэмтэргийг илрүүлэх, талсан зогсоох болон эрүүгийн байсаа шийдэх хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэг бүртгэлд мөрдөн байсаалтын ажиллагааг 200 орчим эрүүгийн төлөөлөгч, 400 гаруй хэрэг бүртгэгч, мөрдөн байсаагч гэмтэрхтэй тэмцэх шууд үүрэг хүлээн цаг наргүйгээр ажиллаж байна. Монгол улсын нийслэл Улаанбаатар хотод гэмтэрхтэй тэмцэх, нийгмийн хэвжрэм сахиулах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах чиг үүрэг бүхий цагдаагийн байгууллага үүссэн байгуулсны түүхт 90 жилийн өнгө тохиолдуулан төр төмөндөө тангар хүргэж ард иргэдийн амгалан тайван байдлын төлөө төдөлсөн үе үеийн ахмадууд тэдгээрийн үйл хэргийг залгамжиж яваа нийт аль парч ажилтнууд болон гэр бүлийнхэн хамтран ажилладаг нийт байгууллага хамт олон иргэд та бүхэндээ шинжлэлийн баярын мэндчилгээ төвшүүлье. Өглөө наран тунгалаг мандахын төлөө, өөдрөг түмэн төвшин амьдрахын төлөө, сайхнаас бусдаар сэтгэл догтлохгүй төлөө, санаа алдсан агшин байхгүй төлөө, хотын салхи сайхан сэвэлцхийн төлөө, хотод түмэн сэтгэл тайван алхахын төлөө, инээдээс бусдаар сэтгэл хөвөлцөхгүй төлөө, айдас чагласан хүмүүс амьдрахгүй төлөө, оройн наран амгалан жаргахын төлөө, олон түмэн тайван алхахын төлөө, аялгуунаас бусдаар амьдралд оргихгүй төлөө, миний сайхан нийслэл мишээхийн төлөө, ард иргэдийн аюулгүй амар тайван амьдралын төлөө Улаанбаатар хотын цагдаагийн газар түүхэн 90 жилийн хугацаанд бүхий л хүчээр дайсан зүгсээр иржээ. Улаанбаатар хотын цагдаагийн газрыг дэмжиж ажилладаг үе үеийн хотын удирдлагуудын зөв шийдвэрүүд, амь нас бие сэтгэлээ зориулан ажилласан бүх цаг үеийн цагдаагийн бие бүрэлдэхүүний зүтгэлээр хот минь амгалан, хотод олон минь сэтгэл тэнгэр байна. Улаанбаатар хотын цагдаагийн газрыг дэмжиж ажилладаг үе үеийн хотын удирдлагуудын зөв шийдвэрүүд, амь нас бие сэтгэлээ зориулан ажилласан бүх цаг үеийн цагдаагийн бие бүрэлдэхүүний зүтгэлээр өнөөдөр Монгол улсын нийслэл Улаанбаатар хот амар тайван гэрэл гэгээтэй байна. Улаанбаатар хотын цагдаагийн байгууллагын 90 жилийн мэндийг хүргэе.